төлөвлөлтийг явуулах болсон байна. Стормонг 1927 оны 6 дугаар сарын 25. Энэ өдөр Зөвлөлт Монголын хувь нийлүүлсэн худалдааны байгууллага Стормонг байгуулагджээ. Ингэснээр өөрийн товарыг гадаадын бүсгүйтэй харьцуулахад хямд үнээр борлуулж, тус орны хэрэгцээт бараа товарыг хангах үйл ажиллагааг эрчимтэй явуулж эхэлсэн байна. Стормонг нь Монгол зөвлөлтийн худалдаа эдийн засгийн харилцаа өргөжин хөгжөхөд онцгой үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тухайлбал 1924 оны байдлаар Монгол орны нийт худалдааны эргэлтэд 86 орчим хувийг эзэлж, жилд олон зуун мянган долларын гүйлгээ хийж байсан. Хятадын 1440 гаруй, Английн Вилсоны пүс, Монгол дахь Германы худалдааны нөхөрлөл, Америкийн хувь нийлүүлсэн Жозеф Олиманы нийгэмлэг зэрэг гадаадын 60 гаруй пүс нэгдлийн бодлогын эсрэг ширүүн тэмцлийг Монголын харилцан туслалцах оршоотой хамтран хийжээ. Бүгд наримт Монгол ард улс Зөвлөлт социалист бүгд наримт холбоот улсын худалдааны харилцааг шин шатанд улам өргөдөх зорилгоор Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн бөөний худалдааны газар байгуулагдсантай холбогдуулж 1933 онд Стормонгийг татан болгосон байна. Сайн байцгаана уу, сайхан амсцгааж байна уу? Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Монголын мэдээ сувг ярилцсан мэтгэлцээнийхээ нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүрэхэд бэлэн болоод байна. За өнөөдөр нэвтрүүлэгт оролцогчдоо танилцуулахаас өмнө нэвтрүүлгийн өмнө бид асуултын дарааллыг хэрхэн яаж хариулах вэ гэдгээр суглаагаар бас шодож байршуулсан байгаа. За тэгээд оролцогчдоо танилцуулъя. За нэгдүгээр асуултанд хариулах эхний нэр дэвшигч бол Улсын их хурлын 65 дугаар тойрогт биедан нэр дэвшиж байгаа найдлаа. Улсын их хурлын сонгуулийн 56 дугаар тойрогт арчсан намаас нэр дэвшиж байгаа Байгалмаа. Улсын их хурлын сонгуулийн 58 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшиж байгаа Инх Хамгалан. Улсын их хурлын сонгуулийн 71 дугаар тойрогт Монгол Ардын Хувьсгалт намаас нэр дэвшигч Отгонбаяр. Улсын их хурлын сонгуулийн 49 дугаар тойрогт Монголын социал демократ намаас нэр дэвшигч Наран Гэрэл нар оролцож байна. За өнөөдөр бид мэтгэлцээнийхээ сэдвийг Улаанбаатар хотод тулгамдж байгаа асуудлууд болоод түүний гарч шийдэл гэсэн сэдвээр хөрнүүлэх болно. За ингээд эхний асуултаа тавья. За Улаанбаатар хотод мэдээж хамгийн их тулгамдж байгаа асуудал бол утаа агаарын бохирдлын асуудал байгаа. За тэгэхээр яг нэр дэвшигч танд ер нь энэ асуудлыг шийдэх ямар их гарч шийдэл байна вэ? Нэр дэвшигч найдлагаас эхлэе. За баярлалаа. За ерөнхийдөө монголчууд бид нар бол хот байгуулж үзээгүй үндэстэй байсан. 20 дугаар зуунд үнэхээр анх нь Улаанбаатар хотыг байгуулсан сайхан хот. Одоо бид нар тулгаж байгаа асуудал бол утаа ууж таарж байна. Агаарын бохирдол, тоосчлт, төгжрөл гэдэг бүхий л хотод байж бол бүх асуудал бидэрлээ тулж чадсан л да. Тэгэхээр энэний хамгийн ихний одоо түлхүүр зангилын асуудал бол хот төлөвлөлтийн асуудал гэж би бодож байгаа. Хот төлөвлөлт. Хотыг яаж барих вэ гэдэг бол тусдаа ухаан байдаг. Энийг бид нар анзаарахгүйгээр ялангуяа сүүлийн 15 жил бол үнэхээр замбраагүй газар болгоод эргэж байшин нурааж болдгоо гэдгийг ойлголгүйгээр ийм замбрааг байдал үүсгэсэн. Энээс бол хамаг асуудал үүсэж байгаа. За гол таны асуусан чинь утааны асуудал руу оръё. Утааны асуудал бол миний байгаад бол утаа байх нь байсан. Гэхдээ энэ дайны байгаагүй. Тэр бол үнэхээр бага байсан. Одоо утааны асуудлыг бол би бас тэр нүүрс хийжүүлэх болон тэр түлшний асуудлаар тодорхой хэмжээний бас ажиллаж байсан юм. Тийм болохоор бас судалгаа хийж үзэжсэн. Тэр утааны асуудлыг бол барилгажуулаад, орон сууцжуулаад бүх яндан байхгүй болгоод орон сууцнд оруулаад шийднэ гэж байгаа бол үндэслэлгүй боломжгүй зүйл юм аа. Дэлхийн аль ч хотод ийм байгаагүй. Дандаа түлшээр нь шийдэжсэн. Ялангуяа Монгол шиг хөдөө оронд бол гал түлх нь ойлгомжтой, дулаан хэрэгтэй. Тэнийг бол их үүсвэрийг нь эрчим хүчнийх нь их үүсвэрийг эсвэл эрчим хүчнийх нь сонголтыг одоо цахилгаан байсан бол хий газ болгодог ч юм тиймэрхүү байдлаар шийднэ гэхээс биш ямар нэгэн байдлаар бүгднийг нь барилгажуулна гэж бол байхгүй юм шүү. Тэгэхээр энд бол маш болгоомжтой хандах хэрэгтэй. За баярлалаа. Танай болон танай намын мөрийн хөтөлбөрт утааны асуудлыг хэрхэн шийдэх вэ? Нэр дэвшигч Байгалмаа. За Улаанбаатар хотын хувьд өнөөдөр толгомцсон асуудал бол утааны асуудал. Анх Улаанбаатар хотын төлөвлөлтийг 500-аас 650 мянган хүн оршино гэж одоо хот төлөвлөлтөө хийжсэн бол өнөөдөр сая 300 мянган хүн амьдарч байна. Дамжин өнгөрч байгаа нийлээд 1.5 сая хүн одоо Улаанбаатар хотод одоо ажиллаж амьдарч дамжин өнгөрч байна гэж ойлгож байна.
2010 онд улсын хурлын 36 дугаар тогтоолоор шинэ бүтээн байгуулалтын хугацааны зорилттой хөтөлбөр гэж баталсан. Үүгээрээ утааг шийдэх, утааны асуудлыг шийдэх асуудлын нэг бол 100 мянган айлын орон сууц хөтөлбөр барих ийм асуудал юм аа гэд. Улаанбаатар хотод нийтдээ 17 хотгоо хороолоор 75 мянган айлын орон сууц, аймгийн төвөддөө 1000 мянган айлын орон сууц ингэж барья гэсэн. За энэ бол нэг шийдэл. Бид нар өнөөдөр утааны асуудлыг зөвхөн дан ганц орон сууцжуулаад зогсохгүй төлшний асуудлыг бас шийдэх ёстой. Тэгэхээр нүүрснээс хийн төлш гаргаж энэ утааны асуудлыг бас шийдэхэд анхаарах ёстой. Нөгөөдгөр гэр оролт түүхийн нүүрс төлж байгаа хүмүүсийг айлуудыг багасгах, нэг ч гэсэн янданг багасгах, гэр ороолын дахин төлөвлөлтийн ажлыг өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн. Нийтдээ Улаанбаатар хотод 38 байршил дээр төсөл хөтөлбөр гэр ороолыг дахин төлөвлөх ажлыг зохион байгуулж тендер сонгон шалгаруулалт хийснээс 24 байршилд энэ ажил маань амжилттай хэрэгжиж явж байгаа. Энэ хэмжээгээр бид нар утааны асуудлыг шийдэж байна гэж харж болно. Нөгөөтэйгүр бид нар энэ гэр ороолыг амьдарж байгаа хүмүүсийг гэр ороолын дахин төлөвлөлтийг гэр хороолт байгаа байршилд нь бас халуун дулаан хүүтэн ус, уур ус цахилгаан татаж өгч болох юм аа. Ингэснээр төлшний асуудлыг шийдснээр энэ сайн хашааг хөтөлбөрт хамруулж энэ утааны асуудалд бас нөлөөлөх ийм боломжтой маа гэж ингэж байгаа. Тэгээ нийтдээ 9 байршилд энэ хөтөлбөр хэрэгжүүлээд явж байгаа. Тухайлбал хаан улд дүүргийн 9-р хороонд гэр ороолын дахин төлөвлөлтийг амжилттай хэрэгжүүлээд өөрсдөө гэр хороолд амьдарж байгаа иргэд маань зохион байгуулалтанд орж нөхөрлөл хоршоо байгуулад иргэдийн санаачлаг оролцоо дэмжлэгтэйгээр энэ ажил маань зохион байгуулалтанд орж эхлээд байна энэ ажил. Ингээд цаашдаа бас гэр хороолд амьдарч байгаа хүмүүс, гэр хороолд амьдарч байгаа хүмүүсийн ахуй орчин нөхцөлийг сайжруулах, утааны асуудал, хөрсний бохирдлын асуудал, усны асуудлыг давхар бас шийдэх ийм боломж болцоог бас давхар олгож байгаа гэж ойлгож болно. Энэ маань зөвхөн Улаанбаатар хотод төдөөгүй алслагдсан 3 дүүрэг 21 аймагтаа цаашдаа бүрэн хэрэгжээд явах ийм боломжтой төсөл хөтөлбөр байгаа. За нийт төвшөгчийн хамгаалан. За Монгол улсын нийслэл Улаанбаатар хот бол нийт Монгол улсын газар нутгийнхаа 0.3% дээр байна. Нийт хүм авынх нь 50% нэрээ суудсан байна. За тэгээд аж ахуйн нэгжүүдийнх нь 75%, нийт олгож байгаа зээлийнх нь 85%, ихтэй сургуулийнх нь 91% гэдэг Улаанбаатар хотод бол төвлөрөл их болчихлоо. Энээс үүдээд агаарын бохирдол, усны бохирдол, хөрсний бохирдол, за эрүүл мэндийн асуудал, замын төвөгжрөл, сургууль цэцэрлэгийн хүргэлцээ, хогны асуудал гэдэг Улаанбаатар хотод 7 том асуудал байна. Үүний нэг нь бол энэ агаарын бохирдол. За агаарын бохирдолтой холбоотойгоор бол Улаанбаатар хотод 190 гаруй мянган яндан бий. Гэр ороол. Энээс бол бас жилд 900 мянган тонн нүүрстүүлж байна. 1400 орчим 100%. Энд 300 мянган тонн нүүрстүүлж байна. За 9 за дулааны цахилгаан станц бол 5 орчим хүн эзэлж байна. За 300 гаруй мянган автомашин байна. Энэ автомашин нийтдээ бол бас 75% нь 10 жилээс дээш насжилттай. За тоосчлт 4% эзэлж байна. Ингээ харахаар зэрэг утааны асуудал ямар агаарын бохирдлын асуудал ямар хэмжээнд хүрсэн бэ гэдэг нь ойлгомжтой. За энийг засч янзлах гэдэг их олон төсөв хөтөлбөр тавилаа л та. Төрний нэг тод жишээ нь бол утаагүй зуухад 68 тэрбум. За цэвэр агаар сангаас 80 тэрбум. Засгийн газраас 100 тэрбум. За тэгээд нийслэлээс 5 тэрбум. Мянгалын сорилтын сангаас 50 тэрбум гэдэг энэ утааг бууруулах талаар нэлээд олон арга хэмжээ авлаа. Гэхдээ бодиттой үр дүнд хүрсэнгүй. Тийм учраас энэ утааг бууруулах асуудлаар бол хэд хэдэн мөрийн хөтөлбөр дэвшүүлээд байгаа. Тэр нь нэгдүгээр юу юм бэ гэхээр зэрэг энэ эко төлш буюу хийн төлшийг нэвтрүүлэх ёстой. Хоёрдугаар Улаанбаатар хотод шөнийн цахилгааныг тэглэх ёстой. Энэ шөнийн цахилгааныг тэглэх асуудал юу юм бэ гэхээр зэрэг Монгол улс шөнийн улуу цахилгааны илүүдэлтэй байд. Тийм учраас шөнийн цахилгааныг тэглэж энэ утаанаас салах асуудал дээр бол онцгой анхаарах ёстой. За гурав дахь нийтийн тээвэр дээр цахилгаан тээвэр, хийн газын тээврийг нэвтрүүлэх нь зөв зөвтэй гэж үзэж байгаа. Бас энэ дээр нэмээд дугуйн зам олноор явуулах, дөрвөн уул хөтөлбөр хэрэгжүүлэх, ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, нуур цөөрөм, усан байгууламжуудыг нэмэгдүүлэх, дээр нь нэмээд цэцэрлэгт хүрээлэн хиймэл нуурыг бий болгох асуудал чухал байна. Ингэж хийж ээж Улаанбаатар хот өөр болно гэж үзэж байна. За баярлалаа. За нэр дэвшигч Батган баяр. За телевиз үзэгчид олон түмнийхээ энэ өглөөний мэндийг хүргье. Тэгээ мэдээж таны ихний асуулт бол агаарын бохирдол байна. Тэгэхээр агаарын бохирдолыг үүсгэж байгаа олон их усүр байгаа. Тэрнээс би гол нь гэр ороолын өрхийн асуудлыг нь багцлж ярив. Өнөөдөр гэр ороололд 184 мянган өрх байна.
Мэдээж энэ өрх болгон өөрөө утаа үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр энэ утаа үйлдвэрлэж байгаа 184 мянган өрхийг утаагүй болгохын тулд Монгол Ардын хувьсгалт намын мөрийн хөтөлбөрт юу орсныг хэлэх шаардлагатай. Мэдээж одоо сонгуулийн хуулиар намаас дэвшиж байгаа улсууд намынхаа мөрийн хөтөлбөрийг л хэлэх ёстой. Тэрнээс биш хувь одоо нэр дэвшигчийн одоо үзэл бодол мөрийн хөтөлбөрт ороогүй зүйлийг ярих нь өөрөө сонгуулийн хуулийг зөрчиж байгаа нэг үндэслэл болно. Тэгэхээр Монгол Ардын одоо хувьсгалт намын мөрийн хөтөлбөрт 450 мянган айлын орон сууцны тэгдвэрээсийн хөтөлбөр зарлагдаж байгаа. Тэгэхээр 450 мянган айл буюу сая одоо Улаанбаатар хотод байгаа 184 мянган өрхийг тэгдвэрээсийн хөтөлбөр буюу орон сууцыг нь бариад шууд оруулах ийм мөрийн хөтөлбөр дэвшүүлж байгаа. Тэгэхээр одоо байгаа гэр ороолын барилгажил төслийн нэг сул тал нь барилгууд бол баригдаж байгаа. Гэвч барилгад орох өрхүүд маань тодорхой одоо шалгуурт өртөө тэр шалгуурыг хангаж чадахгүй байгаа. Ямар шалгуур вэ гэхээр 30% урьдчилгаа төлөх одоо банкны нөхцөл байгаа. Тэгээ нэг хэсэг одоо хүмүүс маань 30% урьдчилгаагаа төлөөд орж чадсан. Гэвч ихэнх нь орж чадахгүй байгаа. Тэгэхээр ихэнх нь орж чадахгүй байгаа хүмүүс маань өөрөө нэг талдаа барилганд баригчаад хоосон сууд хүлээгдээд байдаг. А нөгөө талд нь барилгадаа орон сууцтай орох хүмүүс нь ормоор санагдаад байдаг. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хуулийн зохицуулалт энд бол үйлчлэхгүй байгаа учраас бид нар гэр хорооллоо орон сууцуулж чадахгүй байгаагийн үндсэн гол шалтгаан энэ. Тэгээд цаашлбал үлдэж байгаа 70%-ийн төлбөрт нь бол 8% болон 5% зээлийн төлбөр төлж байгаа. Тэгээ бас л одоо энэ өдрийнхөө хоногийг хоолыг өнжин төлж байгаа энэ хүмүүс бол орон сууцны аваад тэгээ дээр нь хүү төлнө гэж бол ерөөсөө байхгүй. Энэ бол зүйдний мөрөөдөл. Тийм учраас энийг Монгол Ардын хувьсгалт нам юу гэж үзэж байгаа нэхээр орон сууцыг нь барьж өгөөд тэгээд үн төлбөргөө оруулнаа л гэж үзэж байгаа. Энэ бол ард иргэдийн одоо хүсэл эрмэлзлийг хангасан одоо маш их эерэг хүлээлттэй мөрийн хөтөлбөр одоо хүмүүст мэдэгдэж байгаа. За баярлалаа. Нэр дэвшигч Наран гэрэл. За миний бодлоор бол гол хоёр ивэн дээр анхаарах яг бодлого боловсруулах хэрэгтэй гэж бодоод байгаа. Нэгдүгээрт бол орон нутгийг хөгжүүлэх. Одоо манай Улаанбаатар нийслэлд маань хүн амын маань бараг талан амьдарч шүү дээ. Тэгэхээр яагаад хүмүүс энд олноороо бөөгнөрөөд байна гэдэг асуудлыг нь судлаад орон нутгийг хөгжүүлснээр маш их олон хүмүүс орон нутг руу нүүх шүү дээ. Өөрөөр хэлбэл орон нутаг аймгийн төв хотуудд бол Улаанбаатараас дутхгүй тийм түвшнийг ядаж амьдралтай болох хэрэгтэй. Ийм бодлого явуулна. Хоёрдугаарт бол сэргийгдэх эрчим хүч. Ерөөсөө л манай Монгол улс ч одоо 300 жилд чи 65 өдөр байдаг шүү дээ. Тэрний 300 гаруй нартай өдөр байдаг гэсэн бүр тооцоо байна шүү дээ. Олон улсын эрдэмтдий. Тэгэхээр эрчим хүчээ, нарны эрчим хүчээр бол халаалтаа, гэрэл цахилгаан бүхэл хэрэглээ аваад тэгээд ямар ч одоо гаднаас цахилгаан авахгүй, айл ирүүд цахилгааны мөнгө төлөхгүй ийм сайхан бололцоо байхад ерөөсөө сэргийгдэх эрчим хүчнээ. Жишээ хэлэхэд бол одоо 100 би одоо өөрөө очиж үзсэн 100 ширхэг салхины турбин үүдэн шүү дээ. Тэргээр бүхэл бүтэн Аризона мууж тэр чигээрээ энергийнхаа бүх хэрэгцээг хангаж байна. Тэгэхээр манай Монгол шиг ийм сайхан тал нутагтай, салхитай, нартай улс бол ерөөсөө ганцхан сэргийгдэх эрчим хүчнээр л явах хэрэгтэй. Одоо түрүү ярьж штий маш их олон хөрөнгө зарцуулалтын тэр янз бүрийн зуух, муух энэ төр нэмэргүй байгаа юм чинь нарнаас аваад эхний хөрөнгө оруулалт бол засагаас шаардлагдан ард иргэдээс шаардлагдан. Тэрнээс хойш бол ерөөс нэг ч мөнгө төлөхгүй. Тийм сайхан юм одоо дэлхийд нэг номер маш их амжилттай явж штэ сэргийгдэх эрчим хүчний. Нөгөө талаас би Монголын социал демократ намын хөтөлбөрийн талаар ярихад бол би одоо өөрөө багш юм. Би тэгтэл одоо тий уурын зуух одоо юу гэдэг цахилгаан эрчим хүч юу ч мэдэхгүй салбарын хүн шүү дээ. Тэгэхэд манай нам бол хатуу гишүүнчлэгөө намын бодлого баримталдаг. Тэгэхээр манай нам энэ одоо тулгымдсан асуудлаа шийдэхдээ тэр талаар мэрэгсэн маш их мундаг эрдэмтдүүдийг л ажилуулна. Тэр яг манай намын хүн байх ёстой гэсэн бодлого баримтлахгүй. За баярлалаа. За би нэр дэвшигчтэй хоёрдугаар асуултыг танилцуулъя. За хоёрдугаар асуултыг нэр дэвшигч байгальмагаас эхлээд саяныхаа дараалал наз зөв талаар хариулаад явах юм аа. За нийслэлийн өмнө тулгамж байгаа бас нэг чухал асуудал бол хөлсний бохирдол байгаа. За хөлсний бохирдлоос үүдээд мөн л одоо юу гэдгийг тоосчлт, ундны усны их усүр, гүний усны нөөц ус бохирдох юм аюул нийлүүр тулгамдчаад байгаа. Энэ дээр ямар гас шийдэл байна вэ? Байгальмагаас.
За өнөөдөр хөрсний бохирдлын асуудал яалтчгүй утааны асуудалтай шууд уялдаатай асуудал. Өвлийн улиралд нь утааны асуудал яригддаг. Яг одоо 27 цаг болоод ирэхлээр нөгөө өвөл тэр агаарт хөрж исэн тэр нүүрс хүчлийн хий маань газарч одоо шингэсэн байдаг. Энэ маань ууршаад газар хэсгээр ингээд өнөөдөр монголчуудын дийлэх олох нь одоо харшилтай болцсон байна. Ямар нэгэн байдлаар энийг бид нар шийдэхгүй бол болохгүй. Энийг бол одоо барилгажилд нэг талдаа нөгөө талдаа одоо барилгын норм дүрм стандартад заагдсны дагуу авч зохисол ногоон байгууламжийн норм дүрм стандартыг ялцчгүй барихгүй бол болохгүй байгаа. Өнөөдөр Улаанбаатар хотын энэ барилгын норм дүрм стандарт ногоон байгууламж цэцэрлэгт хүрээлийн энэ бол шандрын шаардлага хангахгүй норм дүрм стандартаа барихгүй байгаа. Тэгэхээр өнөөдрийн энэ хөдөө орон нутгаа дагуулгатуудаа үүсгэх бий болгох зайлшгүй шаардлага байгаа. Тэгэхээр Улаанбаатар нийслэл хоттойгоо ойролцоох дараагийн дагуулгатыг бий болгох, хотыг одоо зүүн баруун тишин тэлэх, алслагдсан 3 дүүргээ хотын статустай болгох, одоо Төв аймгийн 100 мод хотыг 100 мод хот болгох. Ингээд төр хувийн хөгжлийн түншлэлийн харилцаан дээр Майдар эко хот гэж олон улсын норм дүрм стандартад нийцсэн шинэ хот барьж байгуулахаар төлөвлөлтийн техник эдийн засгийн үндэслэлийн хийгдсэн одоо яг бүтээн байгуулалтын ажилдаа орохоор төлөвлөж байна л да. Энэ мэтчлийн ингээд шинэ нисэх онгоцны бодол дагсан шинэ суурьшлийн бүс бий болгоод анханаас нь төлөвлөлтийг хийгээд тэр өнөөдрийн одоо барьж байгуулах барилга байгууламж төлөвлөлтөө орчин үеийн техник дэвшилт технологийн шаардлагад нийцсэн энэ байдлаар анханаас нь төлөвлөлтийг хийж явахгүй бол төлөвлөлт алдагдсанаас үүдэлтэйгээр энэ тоосчлтын асуудал, хөрсний бохирдлын асуудал, усны бохирдол ингэж явдаг. Өнөөдөр гэр хорооллын энэ олон 185 мянган айл өрхийн маань нойлын асуудал маш хүндрэлтэй байдаг. Бүгдээрээ нойлын асуудлаа бол шууд газар ухаад шийдчихдэг. Энэ маань хөрсөндөө шингэжээдэг. Өнөөдөр Улаанбаатар хотод нийтдээ 24 одоо цэвэрсний худаг байдаг. Ингээд шинжилгээ хийгээд үзэхэд бол дийлэнх нь бас ингээд ер нь ямар нэгэн өөрчлөлт орсон байна, бохирдолт эхнээсээ одоо мэдрэгдэж байна гэсэн ийм судалгаа байдаг. Тэгэхээр бид нар энэ дээр анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй. Ус цэвэршүүлэх, усны энэ бохирдлыг бид нар бүсчилж, бүр хамгаалтанд авч ингэж одоо шийдвэрлэх энэ арга замыг бол цаашид шийдвэрлэж анхаарч ажиллана гэдэг бол бас мөрийн хөтөлбөртөө тодорхой тусгасан байна. За баярлалаа. Нэр дэвшигчийн хамгаалан. За Улаанбаатар хотын бас нэг толгомдсон асуудлын нэг бол хог хаягдлын асуудал, хөрсний бохирдлын асуудал. За хөрсний бохирдлыг үүсгэж байгаа нэг зүйл бол 190 гаруй мянган өрх буюу 183 мянган жорлон баг. За хоёр дахь нь Улаанбаатар хот өдөртөө нэг 2.5-аас 2.7 тонн хог гарч байна. Жилдээ нэг 850-900 мянган тонн хог гарч байгаа. Энийгээ бид нар яаж юм тэгэхээр улаанчулууд за цагаан даваа тэгээд энэ морин даваандаа очиод хогийн цэг дээр явж ландшафт аргаар булшилчдаг. Тэгээ энэ маань хөрсний бохирдлыг үүсгэх гол нөхцөл болж байгаа. Тэгээ бид нар энийг юу хийх вэ гэхээр зэрэг цаашдаа бас нэг зүйл нь энэ химийн болоод биологийн бүтээгдэхүүн хэрэгэлдэг. За хөрсний бохирдлыг аж ахуйн нэгж байх болгоод иргэнд аж ахуйн нэгж байх. Тэр нь бол тос хослогооны материал, автомашин засварын төвүүд. Энэ бүгдийг яаж шийдвэрлэх вэ гэхээр зэрэг хамгийн гол асуудал бол нэгдүгээрт хог боловсруулах, хог ангилан ялгах ийм үйлдвэрүүдийг байгуулах хэрэгтэй. За дүүргүүдээс бол хогоо боловсруулах, хог ангилан ялгах, хог худалдаж авах энэ газруудыг бол эрх зүйн зохицуултыг хийх хэрэгтэй. За мөн түүнчлэн энэ хөрсний бохирдолтой холбоотойгоор энэ эко аж ахуйн нэгж бүтээгдэхүүн байгаль дээлтэй, экологи дээлтэй, шин техник технологийн нэвтрүүлсэн ийм аж ахуйн нэгжүүдийг дэмжих асуудлыг чухалчлах хэрэгтэй. Түүнээс бид нар бол нэг хогийн ногоо утыг дэмжих асуудал бол биш л дээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн урлын тэргүүлэгчдийн уралдаан дээр бид нар бол ярьдаг байсан. Хогийн ногоо утыг 12.7 тэрбум төгрөг зарж байхаар наана хогны үйлдвэр явуулагч. Эсвэл одоо наадахтаа энэ хогийн сог ангилан ялгах энэ юм ажилдаа зохицуулаач гэж. Тэгэхээр энэ бүгдийг юунд хэрэгтэй вэ гэхээр зэрэг хогийг ангилан ялгах, хогийг дахин боловсруулах энэ үйлдвэрүүдийг байгуулж иж Улаанбаатар хот хөрсний бохирдлоос мөн дахин төлөвлөлтийн ажлыг явуулж иж дэд үтс татж иж энэ олон жорлонгоос салах юм аа. Ингэж явуулж иж Улаанбаатар хотын хөрсний бохирдол багч гэсэн цэгцэрх ёстой. Мөн эко нөхөн сэргээлтийн асуудлуудыг чухалчилж байгаа. Тэр маань бол Улаанбаатар хотын нөхөн сэргээлтийг явуулахгүй бол энэ байгалийн эвдэгдэл за байгальд нөлөөлсөн хор нөлөөлөл бол нэлээх байгааг анхаарчих ёстой гэж үзэж байна. За баярлалаа. Нэр дэвшигч Отгон баяр. За хөрсний бохирдлын асуудал байна. Өнөөдөр Улаанбаатар хотын хөрсний бохирдол 80%. Хөрсний бохирдол 60-аас 70 жилд арилдаггүй.
Энэ хөрсний бохирдлоос хамаарат 60 төрлийн өвчин үүсэж байна. Энэ бол үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн. Тийм учраас Монгол Ардын хувьсгалт нам арай өөрөөр харж байгаа. Тэгээ түрүү хэлсэн одоо цаг болоод дууссан. 450 мянган айлын орон сууцыг үе шатаа хэрэгжүүлээд үн төлбөргүйгээр ард түмний оруулна. Энэ зүйл бол хоосон популизм биш. Энэ социализмын үед юм байсан. Бид бүгдээрээ байршин барьж өгöd Оросын зөөлөлд байршин барьж өгöd хүмүүсээ оруулдаг байсан. Одооноос эхлээд орон сууц буюу агаарын бохирдол, хөрсний бохирдлыг шийдэх асуудал бол 30% урьдчилгаа эсвэл 8-5% зээлийн хүү гэдэг зэрлэг капитализмаар явдаг цаг өнгөрсөн. Ард иргэдээ орон сууцчлах хөтөлбөр бол Монгол төрийн үүрэг. Энийг ард түмэн хүлээж байгаа. Ийм хүлээж байгаа. Тэгээ мэдээж ингээ ярьж байхад соёлтой баймаар байна. Би одоо та хажуу талд сууж байгаа улсуудыг ярьж байхад чив чимээгүй байгаа. Улс төрийн соёл гэдэг бол хүний боловсролын төвшин харуулдаг үзүүлэлт. Мэдээж энэ хөрсний бохирдлын асуудлыг шийдэхин тулд түрүүний 450 мянган айлын орон сууцнаас гадна аз жаргалын 8 хотыг бид нар байгуулах гэж. Мэдээж та нар их усрын асуудлыг бол бүрэн тооцоо судалгаа байх. Бид нар зүгээр чэжнийхээ бангаар ярьдаг хүмүүс биш. Мөрийн хөтөлбөр болгоны тавьсан тоо болгоны ард талд эрдэмтэн шинжилгээний багуудын иж бүрэн тооцоо судалгаа байгаа. Энийгээ ч гэсэн бид нар хариуцсан. Аз жаргалын 8 хотод бий болгосноор ер нь хүн хотод яагаад хурж ирээд байгаад гэдэг. Энэ нь бол тэтээдэргүй тэнд амжилтын сайн, тэнд сургуулийн сайн, тэнд адглаа залуучуудад интернетийн өндөр хурдтай Wi-Fi байхаас эхлээд ерөөсөө дээд зэргийн хотын стандартыг л бүрэн хангачих учиртай юм. Тэгэхээр аз жаргалын 8 хотод бид нар стандартын хотыг барилуулах бүрэн боломжтой. Мэдээж ингэснээр мэдээж энэ хөрсний бохирдолтой, агаарын бохирдолтой гэр хороолд амьдарч байгаа улсууд эндээ байгаад ах шаардлага байхгүй. Тэртээдэргүй тийшээ аз жаргалынхаа 8 хот руу шилжин нүүрсэх суух бүрэн боломжтой гэж Монгол Ардын хувьсгалт нам мөрийн хөтөлбөрөөр дэвшүүлсэн. Энэ нь уулзалт хийгээд явж байгаа. Би одоо борлолтоо уулзалт хийгээд явж байна. Амьдрал дотор тэртээдгүй хүн, игэл бор хүн, амьдралаас тасарсан хүн биш. Ард түмнийхээ амьдралд байхад энэ мөрийн хөтөлбөрийг 100% дэмжиж хүлээж авч байгаа. Үнэхээр бол гайхалтай зөв хөтөлбөр байна гэж үзэж байна. За баярлалаа. Яаж дэвшигч наран гэдэг. За одоо засаг барьжсэн намууд ч байна. Бусад одоо нэр дэвшиж байгаа намууд, хувь хүмүүс бол их сайхан хөтөлбөр, сайхан санаанд ярьж байна л. Олон жил засаг барьсан намч ирж байна. Энэ бүхэн яагаад үрдөнгөө өгөхгүй, яагаад байдлыг өөрчлөгдөхгүй нэхтэр бид нар нөгөө нэг талынхаа хөдөлгөөнийг хөгжүүлэхгүй орчиход байгаа. Тэр нь бол юу гэхээр иргэний нийгэм. Иргэний нийгэмтэйгээ засаг нь хамтарч иж, иргэдэн дэмжиж, иргэдэн оролцож байж ижил энэ бүх хөтөлбөрүүд хэрэгжих ёстой. Бид нар сүүлийн одоо 20 хэдэн жил арчлын одоо замаар, арчлын хуулиар явж байгаа мэт боловч тэр нэг талынхаа иргэдийн оролцоог ийм жоохон формал маягаар, хэлбэр маягаар ингээ хөгжүүлж ирсний гайн өнөөдөр бидэрт гарч байна. Тэгэхээр бид нар орон нутгийн иргэдийг сум, хороо, одоо хот, хөдөөгийн бүх иргэдийг хүчрхэгжүүлэх хэрэгтэй. Тэднийг оролцдог мэдлэгтэй, чадвартай, төрдөө нөлөөлдөг, төрийн бодлогоо дэмжихийн дэмжээд болохгүй байгааг нь одоо шүүмжлээд, оролцоод, өөрчлөөд үр дүн гаргаад явах ийм зохион байгуулалт орохгүй л иргэний нийгэм байхгүй, хүчгүй болохоор л энэ бүх юм дээ. Нөгөө талаас хүнээ л хөгжүүлэх хэрэгтэй бид нар. Одоо их олон хүмүүс гадаад дотоодод өндөр сайхан сургууль сураад ирж штэ залуучууд. Тэдэрт ажилд орохлоор яах тань. Эсвэл чи намын гишүүн байх хэвээр, эсвэл тэр даргын ямар нэгэн одоо хамааралтай хүн байх хэвээр. Тэгээд харамсалтай нь маш их олон өндөр өстэй залуучууд буцаад гадаад руу явж штэ. Тэгэхээр хүнээ хөгжүүлээд зөвхөн тэр гадаад дотоодод сургууль төгссөн биш. Ер нь одоо манай ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа, манай дээд сургуулиуд төгсөж байгаа хүмүүс маань иргэний зоригтой, иргэний мэдлэгтэй, иргэний чадвартай. Тэр хэн нэгнийг дагаж амьдралаа залгадаг биш, аль нэгэн намд заавал эсэж орж иж одоо амжилтанд хүрдэг биш, өөрийнхөө мэдлэг боловсрол чадлаараа зоригоороо өөрийгөө эрхийг хамгаалж явдаг тийм залуучуудыг, тийм дараагийн үеийг бэлдээд нийт ард түмнийг зохион байгуулалтаа, орон нутгийн зохион байгуулалтаар орж иж орон нутгийнхаа асуудлыг шийдэг, гудамжаараа, хороогоороо сэргийгдэх хүчин хүчийг хэрэглээд өөрсдийнхээ асуудлыг шийдчихдэг болдог. Засаг дүр нь бодлогоороо, хуулиараа тэрийг дэмжиж өгдөг, гайлын татвараас нь чөлөөлөд өгдөг гэх мэтлэн ийм шинэ менежмент л хэрэгтэй байна. За баярлалаа. Нэр дэвшигч найдлаа. За баярлалаа. Хотын асуудал олон байна. Бутаа, жорлон, тоос гэд бүгд байна. Барилга гэдэг. Гэхдээ бид нар нэг юм орхитуулаад байгаа. Хамгийн эцсийн дүндээ яг бүх асуудлын шийдэл чинь явж орлого дээр байдаг. Ажлын байран дээр байдаг. Тэр орлогыг нь бий болохгүй, ажлын байрыг бий болохгүйгээр
эдийн засаг гэж байгаа ердөөсөө ажлын байр, ердөөсөө эцсийн дүндээ. Тэрийг бий болгохгүйгээр наан ингээд сайн хашаа хөтөлбөр, сайн жорлон хөтөлбөр, зээлийн хүүг бууруулаа. Энэ бол зүгээр л зээл байхгүй. Тэгэхээр яг тэр орлоготой ажилтаа болгоод хүний тэр зүтгэж байгаа байдлыг дэмжихгүйгээр зээл олгоод байх юм бол бид нар өөрсдөө л хурж байгаа асуудал өөрөө л нэмэгдээд байна. Улсын цаанаа өртөө болно, иргэн өртөө болно. Эцсийн дүндээ юу ч хүнийг будсан хашаатай ч юм уу. Ийм бодсон мөрөөдөлтөө л үлдэнэ. Тэгээ энэний гол зангилаа нь ерөөс ажлын байр юм байна. Би энэ дэр гайхаад байна л да. Дандаа ийм зарлагын маягийн хүнд зээл юм уу ямар нэг байдлаар өөх маягийн бодлого ярьж байгаа боловч яг ажлын байртай болох бодлого ердөөсөө ярихдаггүй байгаад харамсаж байна л да. Ийм байж иж одоо зээлийн шалгуур өндөр байна гэж ярьж байна. Зээлийн шалгуур өндөр биш. Зээлийн өндөр шалгуур тэнцвүүц тийм орлоготой хүнийг бий болгоод дэмжчихээ тэр хүн ямар ч зээлийг аваад хашаага өөрөө будаад ингээд өөрөө гарчлаад явчих юм байна. Энэ бол бодлогын тийм хандлагын том ялгаа байгаа юм л да. За дээр нь сүүлийн одоо Улаанбаатар хотын удирдлагын хэрэгжүүлж байгаа бодлогыг бол би бол хувьдаа дэмждэг. Хотын орнон иргэний хувьд бол гэхдээ энэ дээр нь дутагдaltaй юм би. Нэгдүгээр улсын том хөгжлийнхэн бодлого байхгүй. Тэр хот яаж шүүгчих юм бол асуудал нь улам хүндэрнэ. Яагаад гэвэл түрүүн энэ өгч хэлсэн орон нутагт ажлын байр бий болгох энэ хавьд бий болоод энэ хавьд орчин сайжраад байх юм бол улам төвлөрөл улам хот бол улам хүндрээд байна. Тэгэхээр хотын улсын нэгдсэн хөгжлийн төлөвөө гэж ерөөс алга. Улсын бол нэг дөрв байтгаа тийм нэг 40 жилээр дараа ижнэ харах хэрэгтэй байгаа хөгжлийн төлөвөө. Тэгээ энэ байхгүй нөхцөл энэ бүтэхгүй. Хоёрдугаар санхүүгийн загвар дээр одоо би өөрөө санхүүж хөгжлийн эдийн засгийн мэргэжилтэй хүн том алдаанууд хийгээд байгаа маа. Огт мөнгөгүй өнөөдөр улсын төсөв 860 тэрбумын алдагдaltaй байгаа. 350 тэрбумаар орлого нь тасарчаад байгаа. Ийм нөхцөл дахиад 200 тэрбум, хэдэн зуун тэрбумаар ингээд санхүүжилтийн хөтөлбөр санаачлаад зээлийн хөтөлбөр. Өөрөөр хэлбэл хүнд юм өгж байгаа юм шиг боловч иргэндээ ажлын байр гэдэг дэмжлэг нь биш зүгээр зээл өгчөж байгаа байхгүй өөр өгчөж байгаа. Иймэрхүү байдлаар явах юм бол иргэдээр өөр л нэмэгдээд байгаа болохоос цаана ажилгүй хүн, ажил нь найдвартай ажлын байргүй хүн яах вэ? Энэ асуудлаас нь их хэрэгтэй байна. Орлогоос нь ажлын байраас. За баярлалаа. Одоо би гуравт асуултаа тавья. Гуравт асуултанд Монгол Улсын намаас нийт дэвшигчийн хамгааллаа эхэлж хариулах баг. За гэд бол нийслэл Улаанбаатарт тулгамж байгаа бас нэг чухал асуудал бол энэ нийгмийн дэд үтц гэдэг энэ үйлчлэгээний асуудлууд. За сургууль цэцэрлэг, эмнэлэг гэдэг юм уу. Хүмүүст одоо төрийн үйлчлэгээг хангалтны энэ дэд үтцийн хүртээмж чанар их сул байна гэж ойлгодог. За танаа нарийн өмнө хөтөлбөрт энэ асуудлыг шийдэх гэж нэмж тодорхойлж. За Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод бол би түрүүн хэлсэн. Дээд сургуулийн нэрнийг өг байна гэж. За дээр нь сургууль цэцэрлэгийн хүрэлцээх баг байна. Сургуулийн өмнөх насны буюу цэцэрлэгт яваагүй хүүхдүүдийн тоо 35,000 байна. Энэ бүхэн маань эргээд бол бас биднэрт цэцэрлэг сургуулийн хүрэлцээ муу байгаа. Үүнийг дахиж төлөвлөж сургууль цэцэрлэгийг нэмэх асуудлыг ярьж байгаа. Нийтдээ бол нэг 84 цэцэрлэг ер нь 91 сургууль Улаанбаатар хотод хэрэгтэй байна. Тэр утгаараа аваад үзэх юм бол Улаанбаатар хот одоо өсөн нэмж байгаа энэ хэрэгцээг хангах шаардлага хэрэгтэй зайлшгүй байна. За ялангуяа ирээдүйн улсын үр хүүхдүүдийн энэ асуудал дээр бол бас сүүлд нь бол бас хүүхдүүд дээр нэг чухал зүйл байгаа. Тэр нь бол бас хүүхдүүдийн аваар асуулт орох асуудал их байдаг. Тийм учраас сургууль цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх, сургалтын чанарыг сайжруулах. За дээр нь нэмээд энэ нийгмийн дэд үтцүүдийг бий болгох. Сургуулиасаа гэрийн хооронд аюулгүй зорчих. За тэгээд дээр нь бол энэ хүүхдүүдийн одоо өдрийн хоолны хөтөлбөрийг сайжруулах. За хүн болгон сургуульд хамрагдах, хүүхэд болгон цэцэрлэгт хамрагдах энэ асуудлыг шийдэх гэсэн. Тэгэхээр энэ асуудал дээр бол Монгол Ардын намын ямар байр суурьтай байгаа гэхээр хүүхэд болгоны цэцэрлэгт хамруулъя. За сургуулийг бол бас нэг ангид 50 биш 30 хүүхэд сурдаг ийм болцоо боломжоор хангая. За 3 биш 2 түүнээс доош ээлжээр сургуулиуд хичээлдэг болъё. Ингэх юм бол нийгмийнхаа дэвтгцийн хувьд сургууль боловсролын асуудлыг хөгжүүлэхэд их төхөмтэй гэж үзэж байгаа. За нийгмийн асуудал ярьсан дээр бас энэ бол эрүүл мэндийн асуудал давхар хөндөгдөв. Монгол улсад өнөөдөр эрүүл мэндийн асуудал нэлээд хүнд байна. Ялангуяа халдварт гепатит, вирусын халдвартай, элэгний вирусын халдвартай хүмүүсээс болж ирнэ. Нас орж байгаа хүмүүсийн тоо өдөрт 7. За жилд 2600. Халдвар авсан хүний тоо 400,000 байна гэж онон болоод элэгний эмч нарын нийгэмлэгээс гаргасан судалгаанд байна. Тэгэхээр энийг бол яаралтай эмчлэх. За хүн амынхаа эрүүл мэндийн талаар онцгой анхаарах юм шаардлага хэрэгцээнүүд одоо байж байна л да. Тэгэхээр энэ эрүүл мэндийн даатгалын тухай хуулиараа дамжуулаад энэ их хүүхдийг хамгаалах асуудал. За энэ цалин хүндүүгийг нэмэгдүүлэх асуудал, цалинтын ээж хөтөлбөр хэрэгжүүлэх асуудал маш чухлаар тавигдчихж байгаа.
За баярлалаа. Дэвшигч том баяр. За нийгмийн дэд үтсийн асуудал. Тэгэхээр дэд үтцийг ер нь бол хатууд дэд үтц, зөөлөн дэд бүтц гэж ангилдаг. Тэгээ бид нар өнгөрсөн он жилүүдэд дандаа хатууд дэд үтсийн асуудал яриад байна. Тэгэхээр дэд үтсийн асуудал дээр мэдээж тэр нийгэмд амьдарч байгаа хүмүүсүүдийн эрүүл, аюулгүй, өндөр боловсролтой амьдрах тухай асуудал байгаа. Тийм учраас Монгол Ардын хувьсгалт намын мөрийн хөтөлбөрт энэ боловсрол бол төрийн гүйцэтгэх заашгүй чиг үүрэг байх хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэгээ бид нар өнгөрсөн он жилүүдэд боловсролтой Монгол болох нь бол боловсролын системийг бид нар бүгдээрээ мөнгөөр үнэлсэн. Мөнгөтэй хүн бол боловсролтой болж болно. Мөнгөгүй бол боловсрол эзэмсэж болохгүй гэдэг энэ бодлогыг өөрчлөе гэж үзэж байгаа. Тэгээ энд өөрчлөх зорилтын хүрээнд бид нар ихтэй сургуулиудын сургалтын төлбөрийг 100% төрөөс тэтгэлэг байдлаар мөрийн хөтөлбөртөд дэвшүүлсэн. Энэ нь бол бас хоосон ураа биш. Социализмын үед бид нар хүн ардаа бүгдийг нь сургах үүрэг хүлээдэг байсан. Тэнд сургалтын төлбөр гэж байгаагүй. Тэр битгэл хоолны зардал, тэр битгэл дотор байрны үнийн ч гэсэн төр даадаг байсан. Тэр юу гэж ингэж даасныхаа төлөө нэг л юм шаарддаг байсан. Юу гэхээр сайн сураараа, их орондоо хэрэгтэй хүн болоороо, өндөр боловсролтой хүн болоороо л гэсэн. Тэгээ үндсэндээ 26 жил бид нар ер нь бол хүнээ мартцсан. Дандаа л байшин, барин, машин, байр, авна, зам, барин дандаа хатууд идэвхсэл яриадсан. Одоо бид нар бол хүн төвтэй зөөлөн идэвхсээ ярих цаг болсоо. Хүнийг боловсролтой болгоё, хүнээ эрүүл болгоё, хүнээ хайрлсан бодлого дэмжиж тэр зорилтын хүрээнд эрүүл мэндийн хөтөлбөр зарлаж байгаа. Эрүүл мэндийн хөтөлбөрөөр Монгол хүнээ эрүүл болгоё гэж байгаа. Өнөөдөр бол өвчин ямар байгаа вүлээ? Хорт хадраар ямар их хүмүүс алтан амиа алдж байгаа вүлээ? Бид бүгдээрээ мэдээл байгаа. Тэгсэн мөртлөө энд төр зах зээл гэдэг зэрлэг капитализмд орхичоод хүнээ хайхрахгүй болсон Монголд ерөөсөө тохирохгүй байна. Хонглын үзүүрт гэрэл харагдана гэж байсан үрээчин одоо бүр мухардаад гэрэл байхгүй хонглын үзүүрт бүр мухар байна гэдгийг харж. Энэ явж байгаа тогтолцооч Монгол нийгэмд Монгол хүнд тохирохгүй байна. Цөөхөн хэдэн олигархууд бол дэлхийн тэрбумтнууд болтлоо баяжсан байна. Харин нийтээр 3 саяараа ардам ядуурсан байна. Энэ тогтолцоог өөрчлөе, зөөлөн болон хатуу бүтцийг тэнцвэртэйгээр хөгжүүлэе гэж уриалж байгаа. За баярлалаа. За миний бодлоор боловсрал эрүүл мэндийн салбарыг өөрчлөх гол түлхүүр нь бол үнэлгээнийхээ тогтолцоог өөрчлөх гэж би бодож байгаа. Энэ бол одоо дэлхийн өндөр хөгжилтэй нийгмийн хамгааллыг их дээгүүр тавьдаг социал демократуудын олон жил удирдсан одоо Швед, Норвег, Финланд мэт улс орнуудад хэрэгжээд амжилттай үр дүнгээ үзүүлсэн байгаа. Тэгэхээр энэний гол утга санаа нь юм ихтэй одоо манай телевиз үзэгчдэд ойлгомжтой байхын тулд сургуулийн болон эмнэлгийн ажилтнуудын үнэлгээг өөрчлөхдөө ямар систем тогтоох вэ гэхээр тухайн багшийн хүүхэд ямар нэгэн хэмжээгээр өссөн байх юм бол тэр багшийн цалин нэмэгдэж байгаа шүү дээ. Одоо жишээлбэл заавал дандаа онд сурдаг хүүхдүүд байсан ч гэсэн нэг нь өмнөх семестрээс ч юм өмнөх улираас хараа илүү амжилт үзүүлж чадсан бол багшийн цалин нэмэгдэнэ. Эмч хүн хичнээн хүнийг эдгээсэн. Хичнээн хүний эрүүл мэндийг илүү сайжруулсан. Тийм түвшнүүдийн ялгаагаар нь багш эмч нарыг үнэлж эхлэх юм бол тэр нь бие даасан үнэлгээний байгууллагууд байна. Тэгэх юм бол тэр хүмүүс чинь өөрснөө мэрэгжлээ дэвшлүүлэх. Яаж би илүү хүүхдэд заах вэ? Яаж би хүүхдэд хөгжүүлэх вэ? Яаж би олон хүнийг эрүүл болгох вэ? Зүгээр үзээд эм бичээд явуулцдаг биш. Үр дүнгээр нүлдэг болох юм бол тэр багш эмчнэр аяндаа өөрснөө аягүй чанарчаад эхэлнэ. Тэгээд амьдралынханд нөхцөл нь сайжруулж цалингаа нэгтгэх төлдөг. Энийг яаж хийх вэ гэхээр иргэний нийгмийн байгууллагуудыг хөгжүүлэх гэдгийг би дахин яриад байгаа нь тэр бие даасан үнэлгээ нь бол альж намаас биш төрөөс биш хамаараагүй тийм байгууллагууд бүр мэрэгжлийн байгууллагууд байх хэрэгтэй. Тэгэхээр засгийн эрх барьж байгаа нам одоо манай социал демократ нам юу гэж яриад байгаа гэхээр бид нар өөрснөө олон гишүүнтэй болоод олон гишүүнээ ингээл сайд майд болгоод ах хэрэггүй. Харин тэр олон мэрэгжлийн бие даасан байгууллагуудыг хөгжихийн дэмжиж тэр бие даасан байгууллагуудаараа одоо иргэний нийгмийн байгууллагуудаараа төрийн хийх ёстой бодлогынхаа үйлчилгээг авдаг. Тэгэхээр энэ системийг хэрэгжүүлсэн нөхцөлд бүх үйлчилгээ чанарч байна. Тэр үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүсийн амьдраад байна шил. За баярлалаа. Дэвшигч найдлаа. За баярлалаа. Тэгэхээр асуудлын шийдэл бодлогын хоёр хандлага байгаамаа. Хоёр шиг нэг нь болохоор
төрөөс бүгдийг ингээд бэлдэж өгөөд хангаад өгчнө гэсэн байдалтай ийм арга байна. Нөгөөх нь болохоор тэр арай илүү зүтгэлтэй байгаа иргэнээ дэмж чинь иргэн нүрээ өөрийнхөө юм бүтээдэг ийм хоёр хандлага байгаа маа. Манайх эхнийхээр нь харамсалтай нь яваад байна. Дандаа ярьж байгаа юм зээл болгоно. Дандаа ярьж байгаа энэ чинь тэгээд өгнө. Үнгүү сургуульд явуулна. Үнгүү байр өгнө. Энэ бол байж болшгүй улсын хөгжлийн бодлого биш. Тусгаар улсын бодлого ерөөсөө биш. Тэгэхээр одоо манай тойрогчдол Дэнжимэн хайлаастад би маш олон айлаар орсон. Ойрхон уулзж байгаа. Тэгэхээр тэнд бүгд иргэд өрх бүр дор үрдээ үйлдвэрлэл явуулаад ингээд өөрийнхөө амьдралыг өргөхөөр ажил эрхэлж чинь, бизнес эрхэлж чинь, оролдож чинь, болж чинь, өөрийгөө болгож чинь. Тэр хүмүүсийг дэмжих хэрэгтэй байгаа эхний ээлжинд. Түүнээс биш яг тэр оролдож байгаа, зүтгэж байгаа хүмүүс, ажлын байр, ажил хайж байгаа хүмүүс болон ажил огт хайхгүй байгаа хүн хоёрыг зэрэгцүүлж тавиад ажил хайхгүй байгаа мэтэр үзчихээр бодлогын алдаа болчихж байгаа юм. Тэр ажил хайж байгаа, тэмүүлж байгаа, бизнес эрхэлж байгаа, өөрөө бүр банк санхүүгөөс ломбарднаас зээл аваад бизнес явуулж байгаа энэ хүмүүсийг дэмжиж эхлэх юм бол энэ бол жинхэнэ хөгжил болох юм аа. Жишээлбэл би одоо харамсаж байгаа юм бол яг тэр орлогыг нэмэх талаас нь бид нар ажиллах хэрэгтэй. Зарлага өгөх талаас нь биш, үр өгөх талаас нь биш. Жишээлбэл хайлаас Дэнжимэн бол хотын суурьшин бүс тэнд ягаад жижиг дунд үйлдвэрүүд дэмжсэн тусгай бодлого явуулахгүй байгаа. Яг тэнд жишээл оюутлын хэдэн үйлдвэр байна. Хөнгөн үйлдвэр ийм томхон газар хатгаад яг тэнд нь зориулсан кластер байдлаар энд зориулах юм, энд үйлдвэр барих юм бол тэдэн жил татваргүй ч юм уу. Зээлийн хүн яг ийм байна гэдэг вакуумжсэн байдлаар яах юм бол тэнд жинхэнэ ажлын байр бий болно. Ажиллахад хүсэлтэй, ажил нь олдохгүй өчнөө олон хүн байна. Бизнесийгээ зээл олдохгүй хүн байна. Энэ хүмүүсийг дэмжих юм бол чи аяндаа ингээд нөгөө яриад байгаа дагуул хот гэдэг чинь тэндээс үүснэ. Хотын шин төвүүд. Дэлхийн хотуудын нэгэн төвтэй байдаггүй шүү дээ. Улаанбаатар хот ганцхан төвтэй. Сухаалын талбай гэдэг. Тэрийг бүгд тойрч амьдардаг. Үгүй. Одоо яг яар бөгч байна уу? Долоон буудалч байна уу? Дэнжимэнч байна уу? Энэ бүгдээр юм хотын шин төвүүд баймаар л да. Шин төв гэж байгаа тэнд нь зөвхөн орон сууц барьж болохгүй шүү. Үйлчлэгээний төв, засаг заргааны төв, офис барилга. Тэгэд бизнесийнх нь байх ёстой. Ингэж хот болдог болохоос ш хайлаас очиж гэртээ унтчаад хан уулд очиж ажил хайгаад ороод ажил хийгээд энэ бол хотын төлөвлөлт биш юм аа. Энийг яриад байгаа. Тэн дээр нь бодлогын хандлагыг эрс өөрчлөх хэрэгтэй байна. Нөгөө өрний бодлого мөнгө хайж байгаа яаж чамаагүй ямар нэг юм өгье гэсэн тэр бодлогоос салах хэрэгтэй. За баярлалаа. Нэс дэвшигч байгалмаа. За үнэхээр сургууль цэцэрлэгийн хүртээмж манай эрүүл мэндийн салбар бас доголдолтой учир дутагдaltaй зүйлүүд олон бий. Тэгэхээр хүн болгоны айл өрх бүрийн бас нэг санаа тавьдаг зүйл бол өрөө хөхтэй сурч боловсрох орчин, хүмүүжих орчныг бэлдэх тэрийг одоо зөв бүрдүүлэх юм асуудал байдаг. Тэгэхээр өнөөдөр сургуулийн насанд одоо сургуулийн өмнөх боловсролын нас анги дүүргэлт нь 2 дахин их байгаа. Олон улсын норм дүрм стандартаар бол цэцэрлэгийн 20-25 сургуулийн насны хүүхдүүд бол 25-аас 30 хүүхд сурч боловсрох ийм орчин нөхцөлд бүрдүүлэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр хүртээмж муу байгаа. Тэгэхээр манай намын өргөдлөөрт юу гэсэн бэ гэхэлэр өнөөдөр 3 ээлжээр хичээлж байгаа ийм сургууль байна. Энэ 3 ээлжийг халнаа. 2 ээлжтэй болгоно. Ирэх 4 жилдээ бид нар 2012 онд мөрөг хөтөлбөртөө тусгасан 2020 хүртэл хөгжүүлэх одоо төлөвлөгөөндөө юу тусгасан бэ гэхэлэр олон улсын норм дүрм стандарт жишгт нийцсэн сургууль цэцэрлэгийн хүртээмж эрүүл мэндийн салбарын одоо бүтцийг бий болгоно гэж ингэж одоо зааж өгсөн байгаа. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бас бид нар чамлахааргүй зүйлүүдийг хийсэн. 179 цэцэрлэг за мөн одоо 80 эдийн сургуулийг бол барьж одоо ашиглалтанд оруулсан байдаг. 33 одоо спорт залыг ингээд харахад одоогоороо бас хүртээмж маань тийм одоо хүртээмжтэй биш байгаад байна. Хан уул дүүрэгт олон хотхон хороо бол баригдсан байдаг. Хүмүүс харахтаа бол хамгийн одоо цэвэр агаартай орчин нөхцөлсөн сайтай газарт одоо хүмүүс амьдарч байна гэж хардаг. Тэгтэл улсын сургууль цэцэрлэгийн хүртээмж муу байдаг. Хааж атсан одоо хүүхдийн энэ сургууль цэцэрлэг нь бол хол байгаад байна. Заавал хүн зөөхгүй бол болохгүй байна. Магадгүй хол байгаагаас шалтгаалаад эцэг их нь одоо хүүхдээ гэртээ асрах, ажил хөдөлмөрөөр эрхлэх энэ боломж нь бас хомсдож байна гэж ингэж хэлдэг. Тэгэхээр энийг нэмэгдүүлнэ. Ийм үнэхээр одоо хэрэгцээ шаардлага байгаад байгаа. Эрүүл мэндийн хувьд ч гэсэн бид нар өнгөрсөн одоо 4 жилд 11 аймгийг эмчилгээ онцлогооны төвийг хөдөө орон нутагт байгуулж чадсан. Заавал хөдөө амьдарч байгаа хүн хотод ирж одоо эрүүл мэндийн үзүүлэх, онцлогоо эмчилгээнд хамрагдах энэ заавал төвөг учруулахгүйгээр тухайн орон нутагтаа үзүүлээд явах нь боломжийг бүрдүүлсэн. Тэгэхээр эх 4 жилдээ ч гэсэн 21 аймагтаа бид нар эмчилгээ онцлогооны төвүүдийг бүрэн дүүрэн одоо барьж байгуулдуулсан. Өнөөдөр Улаанбаатар хотод бас төр оюун хөгжлийн түншлэлтээр бас олон одоо эмнэлгүүд бас үд хассан байна. За би одоо дөрөвдөх асуултаа тавья. Нэс дэвшигч Отхон баяраас эхэлж хариулна. За Улаанбаатар хотод тулгамдж байгаа
бас нэг асуудал бол үнэхээр энэ авто замын төгжрэл, нийтийн тээврийн үйлчилгээний чанар хэмжээг сайжруулах асуудал. За танай намын хөтөлбөрт энэ талаар ямар гас шийдлийг тусгасан байгаа вэ? Ер нь бол мэдээж даацаасаа хэтэрсэн зам анхнаасаа төлөвлөлт нь бид нар тооцоолоогүй. Тийм учраас замын төвчрлийн асуудал маш хүнд байгаа. Тэгээ энэ төвчрлээ яаж шийдэж байгаа гэхээр номерын хязгаарлалтаар шийдэж байгаа. Тэгсэн мөртлөө номерын хязгаарлалттай холбоотой татврынхаа одоо буцаалтыг авъя гэдэг хүртэл аян өрнжсэнийг бид нар мэдж байгаа. Энэ бол ерөөсөө бид нар бол нэг Улаанбаатар хотоо нэг арай өөрөөр харах цаг болсон байгаа. Бүх асуудлуудын даац нь бүгдээр хэтэрсэн учраас бүх одоо бидний ялсан одоо дөрвөн асуудал дөрүүлээ даац хэтэрсэнтэй холбоотой асуудал байхгүй. Тийм учраас энэ даацыг сарниулах, төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд их том өөрчлөлт гарах хэрэгтэй. Том өөрчлөлт. Тэр хүрээнд л бид нар тэр 450 мянган айлын орон сууц энэ яриад байгаа мянганы төмөр зам. Тэгээ яагаад мянганы төмөр зам ярьж байгаа гэдэг дэд үс ярьж байна. Мянганы төмөр зам яагаад ярьж байгаа гэхээр бид нар чинь улаан усаас эрэхтэй хит хонж ирдэг учраас тэгээд нэг эрэхтэй энд нэмжлэгээ үргэлжлэх байдгүй учраас тэгээд нэг тээврийн асуудал нь хүнд байдаг учраас л Улаанбаатар хоттой нэг ирчил явахгүй байгаа шүү. Тийм учраас бид нэр мянганы төмөр замыг аз жаргалынхаа 8 хотыг холбосон Монгол улсын босоо хөвтэй тэнглэгт 3500 км үргэлжилсэн ийм одоо төмөр замыг хийе гэж байна. Тэгээд энийг ярихлаар бас хүмүүс арай өөрөөр ойлгож тайлбарлах нь байна л да. Би бол энийг улс төр гэж ойлгохгүй. Ер нь бол энэ хүмүүсүүдийн амьдралыг аз жаргалтай болгох, Монгол улсад аялал жуулчлалаа хөгжүүлэх, дотоодын болон гадаадын аялал жуулчлал хөгжих, Монголд доллар орж ирдэг, гардаг биш орж ирдэг энэ зүйлийг харж байгаа. Мэдээж энийг хэрэгжүүлсэн мянганы одоо авто зам гэдэг анх хэрэгжүүлэхэд анхны даргаыг хүмүүс мянгуужингийн зам гэж хэлж ирсэн. Тэр мянгуужингийн замаар нь одоо тэр хүмүүс өөрсдөө бас явж байгаа. Гэхдээ одоо мянганы төмөр зам гэж хэлэхлээр арай өөр юм хэлэхгүй байх гэж найдаж байна. Гэхмэчлэнгийн бид нар энэ олон үе шатуудыг эдгээр чинь бүгдээрээ ажлын байрыг нэмэгдүүлэх гэж байгаа. Энэ төмөр замын асуудлыг чинь шийднэ гэдэг чинь тэнд чинь Монгол хүн очиж ажиллах байхгүй. Монгол хүн очихдоо орхиороо очиж ажиллана. Өрхийн сарын орлогыг 5 сая төгрөг болгоно гэдэг тооцоо судалгаа гарсан. Яг хоо нэг хектар өндөр улстай харьцуулахад өндөр биш. Гэхдээ яг энэ цаг үед бол боломжийн орлого гэж үзэж байгаа. Тэгэхээр ажлын байраар нь хангая, орлогоор нь хангая, аз жаргалтай болгоё гэдэг зүйл нь Улаанбаатар хотын төвжирэлтэй энийг сарниулах бусад одоо хотынхаа хөгжилтэй холбогдож байна. За баярлалаа. За мэдээж хэрэг энэ төвжирлийн асуудлыг техникийн хувьд шинжилгээ ухааны үндсэлтэд шийдвэрлэх төр аргын хувьд бол мэрэгжлийн хүмүүс нь өөрийнхөө тэр бодлого төлөвлөгөө гаргаж ирэх хэрэгтэй. За би дахиад иргэний нийгмийн төлөөлөгч нэг талаас хүн учраас би иргэний нийгмийн талаас ярих гэдэг л маш бодиттой жишээнүүд. Өглөө одоо 8 цагт сургууль эхлэхэд бүх эцэг эхчүүд хүүхдүүдээ ихэнх нь машинаар хөрөж өгч байгаа. Тэгтэр иргэний нийгэм яах вэ гэхээр эцэг эхчүүд багш нар сургууль нь нээлж хоорондоо ярьж хагаад хүүхдийн автобус ягаад байж болохгүй. Бүгд засгаас юм нэхэл төр засгаас одоо юм нэхэд сууж яснаас одоо энэ иргэний нийгмийн хүч зохион байгуулалт маш хэрэгтэй байхгүй. Сургуулийн менежмент төр мөн адилхан. Захирал гэдэг хүн бол одоо аж ахуй одоо тэр нэг сургуулиа сурталчлах ийм талаар хийдэг юм менежер хүн байх хэрэгтэй. Тэрнээс биш нэг намаас тавигдчихад өөрийнхөө багш нарыг командлаж суудаг командлагч биш. Сургуулийн бүтэц зохион байгуулалтанд сургуулийн бодлогыг авч явдаг нь эцэг эхийн төлөөлөл, багш нарын төлөөлөл, сурагчдын төлөөлөл. Энэ гуруулаа нийлжээж өөрийнхөө сургуулиа орчноо тэр дэд үтцээ ямар болохыг шийддэг, оролцдог хүүхдүүд нь бүр бага ангиас эхлээд тэр оролцоод гаргасан ажлын төлөвлөгөө шийдвэрийг захирал нь биелүүлдэг ийм ардчилсан бүтэц байх хэрэгтэй байхгүй юу? Яг одоо нэг улс орны бүтэц шиг сургуулийн бүтэц, байгууллагын бүтэц дотроо тийм байвал иргэдийн оролцоо үнэхээр хангагдаад иргэд маань өөрснөө чадах чинээгээр төр засагтаа тусалдаг. Тэрнээс зөвхөн өөрснөө сонгочоод шүүмжлээл муулаад ингээд байдгүй ш. Төрийнхөө бодлогыг дэмждэг, төр засгийнхаа бодлогыг хэрэгжүүлэхэд нь үр дүнтэй маш идэвхтэйгээр оролцдог. Тийм тогтолцоонд бүх салбарт л шилжих хэрэгтэй байна. Тэрнээс ямар асуудал гарч ирэх вэ? Хүнээ хөгжүүлнэ. Хүнээ хөгжүүлнэ гэдэг маань бүгдийг аюу мундаг англи хэлтэй тоомоо мэддэг хүмүүс биш. Иргэний боловсрол. Би хаана очиод ямар асуудлаар ямар үгээ хэлж болох вэ? Хуулиа мэддэг, эрхийгээ хамгаалдаг, өөрийнхөө эрхийг хэрэгжүүлэхийн төлөө шаардлага тавьдаг. Мөн
Улсын хурлаас гарч байгаа иргэдийн эрх ашиг хамгаалсан, амжиргааг нь дээшүүлсэн бүх хуулийн хэрэгжүүлэлт нь монитор хийх чадвартай тийм иргэдийн бүлгүүдийг маш олноор бий болгох хэрэгтэй. Орон нутгийн чанартай. За баярлалаа. За. Тэгэхээр төвжрэл бол Улаанбаатар хотын асар том асуудал байсан. Хаавч одоо бас нэг үеийг бол гайгүй болоод байгаа. За нийтийн тээврийг гэсэндээ би нэг үеийг бодоод үнэхээр гайгүй болсон гэж бодож байна. Зөвхөн энийг цаашдаа бол ингээд дугаарлын хязгаарлалт хийгээд ч өмнөхөө байдлаар замыг нэмж өрөх зайч байхгүй. Угаасаа төлөлт нь буруу болсон болохоор одоо маш хүндрэлтэй шийдгээд. Тэгэхээр зүгээр энэний суур шийдэн нь бол түрүүн би бас дурдсан хотыг нэг хот гэж харахаа болох хэрэгтэй. Сүхбаатарын талбайг тойроо 500 метрт нь бүгдээрээ шавж амьдардаг бүх байгууллагууд нь тэнд байдаг. Ийм баймааргүй байна. Тэгэхээр хотыг олон төртөө заавал дагуул хот мод гэж нэрлэх гэдэг албагүй, хүндрүүлэх албагүй яарам гэж бид рүү хэлсэндээ 7 бодол, хайлас, дэнжин мянга дор нь төв гэж үзээд хөгжүүлэх юм бол жишээл тэндээсээ одоо хуучин социализмын үеийн байсан тийм хайласт амьдарч байгаа хүн үйлдвэр комбинат ажилд явдаг, өглөө автобусанд чихэлддэг, орой чихэлдэж хардаг иймэрхүү байсан. Тэрийг одоо болох хэрэгтэй нэгдсэн төлөвлөгөөний тийм том үйлдвэрүүд байхгүй угаасаа. Тэр яг тийм жижиг дунд үйлдвэрлэл юм яг тэр төвийг болж өгвөл яг тэр тэнд амьдарч байгаа хүн тэр өөрийнхөө оройндоо дүүрэгтэй тавтаа тухтай амьдардаг, ажилдаг тэр орчиныг бий болох хэрэгтэй юм байна. Тэгээ энэ бодлогын энэ би хэлээд байгаа тэр эрс өөрсдөө их хэрэгтэй гэдэг нь энэ яарам хүч юм жишээлбэл хайлааст ч юм уу дор дороо өөр салбараар нь дагнсан яг тэр бизнесийг нь хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээ тэрийг дагаад угаасаа төв бий болно. Тэнгүүд аяндаа тэр яарамгаас заавал Сүхбаатарын талбараар ирж ажил хийхгүйгээр тэр хавьд ажилтдаг ажлын байрууд бий болно. Ингэх юм бол нөгөө хотын хоорондоо явдаг тэр юу гэдэг зорчлолт нь багасх юм байгаа юм л да. Энэ бол цаашдаа урт хугацаанд энэ жижигхэн зайд шигдсэн Улаанбаатарын төвжирлийг шийдэх улс хүний урсгалыг шийдэх нь суур асуудал шүү. Тэгээ би дахиад давтан хэлэхэд манай хот байна уу, улс байна уу хөгжлийнхаа бодлогыг дандаа эдийн засгийн өсөлт гэж хараад байна. Эдийн засгийн өсөлтийн цаана оюутлогол байдаг. Хэдхэн том үйлдвэр байдаг. Тэд нар бол ажлын байр бий болгодоггүй. Тийм болохоор өндөр хүмүүс ингээм ханамжгүй ажилгүй болчиход байгаа. Хамгийн гол нь тэр суурин тэр жижиг дунд үйлдвэрлэл байдаг юм аа. Иргэд өөрсдөө бүтээж байгааг дэмжих хэрэгтэй. Энийг хотын төвд биш зөвхөн нэг дүүрэг биш дүүрэг болгонд салбар чамайг хуваагаад ингээд тодорхой онилсон бодлого хэрэгтэй байгаа юм аа. Би түрүү бас хэлсэн. Хайлаастад жишээлбэл нэлээд аимшны үйлдвэр биш. Яагаад тийм хөнгөн үйлдвэрүүдийн юм хийж болдгоо юм. Эсвэл тавилгын үйлдвэрүүд хийж болно шүү дээ. Тэгээ тэр хавьтай төвлөрөл бий одоо тэр хавьтай наашаа орж ирэхгүйгээр тэндээ зорчдог бизнесийг хийдэг юм орчин үүсэх юм бол хөгжлийн хувьд зөв болох юм аа. За баярлалаа. За Улаанбаатар хотын төвжирэл бол яалтчгүй одоо бидний өмнө өдөр тутам тулгамд шийдэг асуудал. Энийг өнгөрсөн хугацаанд бид нар бас шийдэж чадсан. Шийдэхэр ч олон асуудлууд бас үлдэж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын 24 уулзрыг бид нар эмхэлцэлж янзалсан. Энэ хэмжээгээр тэр зарцуулдаг, бөөгнөрдөг, төгжирдэг энэ асуудлыг одоо цаг зардаг, бензин тусаар шатхуунаа тэнд ингээд шатаагаад байж яадаг энэ асуудлыг шийдэж чадсан. Зөвхөн Улаанбаатар хотод гэхэд 244 км замыг шинээр барьж байгуулсан. Энэ хэмжээгээр бид нар замаа шинжилсэн, өөрчилсөн. Үнэхээр төлөвлөлт нь алдсан. Тэглээгээд бид нар зүгээр суугаагүй. Яаж одоогийн нөхцөл байдлаа шалтгаалаад гарц гаргалгаа зохицуулах боломж байна гэдгийг бид нар харсан. Өнөөдөр та бүхэн мэдчихэж байгаа энэ хаавал дүүргийн нисхийн зам урд нь ямар байлаа? Яаж бид нар зорчдөг байлаа? Өнөөдөр энэ 29-ийн давчаа байна. Замаа өргөтгсөн, урсгалаа нэмсэн. Одоо Баянзүрхийн давчаанаас цаашаа налах хүртэл яг 2 урсгалтай. Үнэхээр төвчрөө үүсдэг. Энийг одоо 6 урсгалтай зам болгож бид нар өөрчлөх гэж байна. Нэмэх гэж байна урсгалыг. Энэ хэмжээгээр бид нар энэ замын асуудлыг автомашины тоо одоо жилээс жил ирэх тутам нэмэгдэж байна. Тэгээ ингээд харахаар бид нар хүмүүсийн ахуй амжиргаа сайжирч байна. Сайжирж байгаа учраас нэг айл болгон машинтай хот дотроо хөдөө орон нутагт зорчдог. Хөдөө гэхэд жишээ нь хөдөөний айлууд яаж нүүдэг машин, хадлан тижэл бэлтгэдэг машин, хот хүрээ ордог машин гэдэг ингээд. Энэ болгон бол энэ хотын энэ улсын хөгжлөө дагаад хэрэглээ нэмэгдэж байна. Машин одоо техник, машин механизм өснө нэмэгдэж байна. Ингээд өнгөрсөн жилүүдэд бид нар Монгол улсын түүхэнд байгаагүй бүтээн байгуулалтуудыг хийсэн. Үүнийг би ямар жишээн дээр хэлэх гэж байна гэхлээр 21 аймгийн авто замтай холбож чадсан. Нийтдээ 3405 км замыг бид холбож хийж чадсан. Өнөөдөр 5 аймгийн одоо замын ажил бүрэн дүрэн дуусаагүй байна. Гэхдээ энэ оны эцэсгэд бүрэн дүрэн дуусч байна. Ингээд харахад бид нар хөгжиж ийн гэвэл хөгжиж байна. Хөгжих хэрээр хүмүүсийн хэрэглээ өндөр болж байна. Энийг тэгтээ тэглээгээ бид нар зохицуулах хэрэгтэй. Авто замын хувьд
За машин механизмын хувьд одоо 0-оос одоо 3 жилийн хоорондох оруулж ирж байгаа автомашины татварын хөнгөлөлтийг хүртэл бий болгож байна. Орж ирж байгаа машин маань шинэ байгаасаа, утаа бага гаргадаг байгаасаа, бусдад хор нөлөө бага учруулдаг байгаасаа гэдэг. За баярлалаа. Нийт дэвшигчийн хямгалан. За Улаанбаатар хотод 300 гаруй мянган автомашин байна. Тэрний нэг 75% нь бол бас 10 жилийн насжилттай байна. За энэтэй холбоотойгоор бас нэгдүгээр агаарын бохирдлыг үүсгэж байгаа, хоёрдугаар төвжирэл бий болгож байгаа. За энэтэй холбоотой энийг яаж зохицуулах вэ гэж. Дээр нэмэгдээд автомашинаас үүдэлтэй автосол нэлээх байгаа юм байна. За энийг зохицуулах ямар аргууд байна? Нэгдүгээр нь автосолуудыг олноор бий болгох хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр зэрэг газар доорх, газар дээрх зогсоолуудыг бий болгохгүй бол бид нар зогсоолын асуудал хүнд байдаг. Дээр нь үйлчлэгээний төвүүдийн гадна тогтчлтын асуудлыг Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтөд холбож шийдэх хэрэгтэй. Бас нэг асуудал нь бол энэ автомашины осолтой холбоотойгоор сургууль цэцэрлэг, эмнэлэг энэ үйлчлэгээний газруудын гадна хурц харуулгач тавих, гарц бий болгох, гэрлэн дохио тавих, камержуулах асуудал бас чухал. За мөн түнжлийн энэ автын төвжирлийн асуудлыг шийдэхэд онцгой нөлөөлдөг зүйл бол автомын асуудал. 2008-аас 12 оны үед бол бас баруун дөрвөн замын давхар замын зурглалын асуудлыг, зүүн дөрвөн замын давхар замын зурглалын асуудлыг, за соёолжийн гүүрэн гарц, Нарантуулын гүүрэн гарц, за тэгээд дээр нь замын цагдаагийн гүүрэн гарц, инх тайвны гүүрний засвар, нарны гүүр, Урулжингийн гүүр, за дээр нь тест төрийн уртлын замын асуудал шийдэжсэн. Мөн яг Сүх хот дээр засгийн газрын үед зураг хөргөн хийгдэж явсан ажил бол Ярамгийн уртлын 13.7 км зам бий. Биокамератын чиглэлийн зам бий. За үлзийтэс биокамерат орох чиглэлийн зам бий. Богдын артлын зам бий. Энэ бүгд асуудлууд юу вэ гэхээр зэрэг Улаанбаатар хотын зам харилцааг сайжруулахад хийгдэж ирсэн ажлуудын үргэлжлэл явлаа гэж тооцож байна. Боломж төсөөр нэлээд олон ажил хийгдлээ. Энийг цааш нь үргэлжлүүлэх ёстой. Дээр нь Улаанбаатар хотыг баруунаас зүүн тийш нь чиглэсэн урдны замтай, зүүнээс баруун тийш чиглэсэн замтай, урдаас хоошоо чиглэсэн урдны замтай болгоод энэ зам харилцааныхын чиглэлийг сайжруулах ёстой. Мөн төвжирлийг уруулах бас нэг чухал зүйл бол Улаанбаатар хотын нийтийн тээврийг сайжруулах. За дугуйн замыг сайжруулах. Иргэдийн нийтийн биеийн тэмрийг хөгжүүлэх. Энэ асуудлууд нэлээд чухлаар тавигдж байгаа гэдэг хэлмээр. Бас нэг чухал зүйл бий. Эдийн засгийн энэ эргэлтийн үе бол бид нэр бодит байдлаар аваад үзэх юм бол бүтээн байгуулалтыг хийсэн. Гэхдээ яг бодиттой аваад үзэх юм бол 2012 онд 17% хувьсэлтээс эдийн засагт 0.1% болсон. Энэ бүгдийг бид бас тооцоолж үзэх ёстой гэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр бидний нэвтрүүлгийн хугацаа бас өндөрлөх тохиж байна. Тэгэхээр нийт дэвшигчтэй би төгсгөлдөн. За өөрсдийнхөө мөр хөтөлбөрийг за бүгдээ нийслэлтны дэвшиж байгаа. Бас нийслэлтлуу чиглэсэн гол бодлогоогоо энд ярьж чадаагүй зүйлсээ бас 1 минутын хугацаанд за багтаагаад хэлэх тийм болцоог олгоё. Одоо харин нийт дэвшигч Наран гэдлээс хариултыг хэлж байгаа юм. За хүнээ хөгжүүлэх гэж би яриад байгаа шүү дээ. Энэний жишээ одоо бусдыг харъя л да. Жишээлбэл одоо маш их асар газрын тоорох баялагтай жилд саяар жуулч ирдэг Египт гэж болсон. Буруу менежменттэй авилгалд автагдсан ийм бодлоготой улс болохоор ард түмэн одоо бас маш их ядуу, харанхуй, бүдүүлэг, бичиг үсэг мэдэхгүй юм их хоцрогцсон орн болчиход байна. Дөнгөж яг хажууд нь Израиль гэж болсон. Газар дор нэг ширхэгч баялаг баг. Оюун ухаанаараа зөв зохион байгуулалтаараа маш их өндөр хөгжсөн. Тэгэхээр бид нар хүнээ хөгжүүлэхдээ хүнийхээ юм чанарын боловсролын тэгээд тэр бие төрдөө оролцож тусалж болно гэдэг ийм итгэлтэй. Тэгэхээр боловсролын системдээ бас юм иргэний боловсролыг тууштай маш их чанартай ингээд оруулах хэрэгтэй байна. Улаанбаатар нийслэлд чигсэн орон нутаг дээр суурилсан ийм одоо иргэдийгээ хүчирхэгжүүлсэн, иргэдийгээ зөв зохион байгуулалтанд оруулах тийм одоо хөтөлбөрийг бол маш өргөнөөр л явуулах хэрэгтэй гэж бодож байна. За баярлалаа. За дэвшигч найдлаа. За хөгжлийн бодлого, урт хугацааны хөгжлийн бодлого, хөгжлийн стратеги гэдэг олон юм ярьж болно л доо. Гэхдээ яг одоо яг тэр манай тойрогтой холбоотой мөрийн хөтөлбөрөөс хоёрхан зүйлийг би түүжүүлье. Нэгдүгээрт улсын их хурлын гишүүн чи юм бэ? Сонгогдоход бол яадгийн юу хийдэг хүн юм гэдэг дээр онцгой шин аргаар ажиллана гэж бодож байгаа. Улсын хурлын гишүүн гэдэг бол худаг бариад, хашаа цэвэрлээд, зам цэвэрлээд ингэ явдаг хүмүүс биш ээ. Суур харин 3 сая хүний асуудлыг шийдэж байгаа хүн юм байна. Тэр жинхэнэ төлөөлөл болохын тулд одоогийн гишүүдээс эрс өөр байх ёстой юм аа. Энэ дээр нуршаад хэрэггүй байх. За дараагийн нэг асуудал бол ердөөсөө хялбар би түрүүн бас олондоо давтсан. Хүнд юм өгнө гэж
амлаж хүнд өгөх гээд зүгээр өгөх гээд байхаар тэнд хэн ч юм хүлээгээгүй. Бүгд дор дор амьдралаа болгох гээд бизнес хийгээд аль хэдийн болгоод явж гин, зүтгэж гин. Тэр хүмүүс яг нөгөө бидний ярьдаг дараа нарын ярьдаг энэ хавьд ярьж байгаа гой төсөл олон тэрүүмийн төсөл санаачлал тэр хөтөлбөрүүд хүрэхгүй байгаа нь үнэхээр жоохон харамсмаар гомдмоор санагдаж байна. Тэр энэ дээр ч жижиг дунд бизнесийг дэмжихдээ би өөрийн зүгээс өмнө ч бас ажиллаж исэн санхүүгийн загварын талаас нь ажиллаж байсан. Тодорхой яг тэр иргэндээ бизнестэй хүрсэн загварыг боловсруулах яг тэр иргэдтэй бизнесийнхэнтэй хамтраад боловсруулах тал дээр шинээр ажилланаа гэж бодож байгаа. Энэ дээр жижиг дунд бизнес дэмжих нь хамгийн чухал зүйл юм ажил юм байна. За баярлалаа. Нэг дэвшигч байгаа ба. За манай нам 2012 онд Монгол хүн 2020 хөтөлбөрөөр боловсруулахдаа Монгол хүнийг хөгжүүлэх хэрэгтэй маа. Ер нь улс орны хэмжээнд нийтлэг хүртээмжтэй бодлого одоо боловсруулъя гэвэл 4 жил хүрэлцэхгүй. Тэгэхээр 8 жилээр бас бид нар бодлогоо боловсруулъя. Энэ зорилттой ч бас хүрсэн. Өнгөрсөн 4 жил бид нар суурьаар нь дэд үтцтэй бий болгосон. Энэ бий болгосон дэд үтцээрээ эх 4 жилээ бид нар ямар төлөвлөлтөй яаж ажиллах юм бэ? Салбар нэг бүрээр. Энийг бол тодорхойлж мөрөх төлбөрөө одоо улам төгөлдршүүлж хийсэн ажлаа ахиулан хийх энэ боломж нөхцөлийг бүрдүүлсэн мөрөх төлбөр тусгасан юм аа. Тэгэхээр өнөөдөр зүгээр тулгамдж байгаа асуудал бий үгүй л бий шийдэж байгаа хийж байгаа олон асуудлууд бий. Энийг үргэлжлүүлж хийх зорилго зорилт тавьж байгаа. Бид нар өнөөдөр импортлогч орн биш экспортлогч орн болёо. Энэ том газар нутагтай энэ баг хүн амтай улс орн байгалийн нөөц баялаг ихтэй үүндээ тулгуурлаад бид нар ямар бараа бүтээгдэхүүнүүдэд тэргүүлэх зэрэг болгож ямар үйлдвэрлэлийг дэмжиж болох юм бэ гэж өнгөрсөн хугацаанд бид нар 1680 аж ахуйн нэгж байгууллагад баг хүүтэй урт хугацааны зээлийг олгосон. Үүгээрээ тэр ажлын байрыг одоо бууруулах, нэмэгдүүлэх энэ боломж нөхцөлийг бас бүрдүүлсэн. За баярлалаа. Нэг дэвшигч хамгаалan. За улс орныхын нөхцөлийг аваад үзье. Монгол улс өнөөдөр 22.4 тэрбум доллар өртөө байна. 120 гаруй мянган бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 60 гаруй мянган дампуурсан байна. Ажилгүйд 2 дахин нэмэгдсэн байна. Цалин хүйс үнийн өсөлтөд үүсэхгүй байна. Үнийн өсөлт 30-аас 100% байна. 2012 онд талхны үнэг 650 байдаг гэсэн бол одоо 1150 1200 болсон. Энэ бүгдээс яаж авах юм? Нэгдүгээр нь Монгол хүний эрүүл мэндийн асуудал. Нялхсуудаа эхчүүдээ яах вэ? Цалинтай ээж хөтөлбөр хамруулъя. Хүүхдээ харж байгаа хугацаанд 1.5 жил ажилласан жилийн тооцож олгоё. 4 хүүхэдтэй гэж одонтой ээж хөтөлбөр болгоё. Тэтгэлэгт хамруулъя. Дээр нь нэмээд энэ хугацаанд нь бол нийгмийн даатгалын шимтгэлийн төлөй. 5 хүртэлх насны хүүхдийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлээс эм тарианыхын мөнгө төлдөг бол. За залуучуудаа яах вэ? Оюутнуудаа сургалтын төлбөрийн төрийн сангийн зээл буюу боловсролын сангийн зээлээр олгоод эргүүлээд ажилд орохоор буцааж авдаг бол. Цагийн орлоготой оюутнуудыг ажилд авъя. Тэгэд орлоготой оюутан бий болгоё. Дээрээс нь нэмээд оюутны хөдөлмөр эрхлэлийг дэмжихээр стартап хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Бас дээр нь нэмээд улс орны хөгжлийн асуудлаар ахмадуудын тэтгэврийн хэмжээг нэмнэ. Нэгэрсэндээ бол эдийн засгаас сэргээ хүнээ хөгжүүлье гэсэн бодлогыг ардын нам барьж байгаа. За баярлалаа. Нээс дэвшигч Отгон баяр. За Монгол Ардын хувьсгалт нам мөрөө хөтөлбөрөө зарлахтаа мэдээж энэ төрийг удирдах байгаа бүх тогтолцоонд иргэний нийгмийнхаа төлөөллийг бүрэн хэмжээгээр оролцуулна гэдэг нэг том зарчим байгаа. Нөгөө талд нь мэдээж гарааны бизнес, бичил, жижиг дунд бүх бизнесийг санхүүжилтийн бодлогоор дэмжинэ гэдэг нэг том бодлого бий. Мэдээж Монгол Ардын хувьсгалт намаас дэвшүүлсэн орон сууцны хөтөлбөр, эрүүл мэндийн хөтөлбөр, сургалтын төлбөрийн 100% тэтгэлэг болвол наад захын хэрэгцээг нь хангах гэж байгаа л бодлого. Мэдээж орон сууцтай байж ээж, боловсролтой байж ээж, эрүүл мэндтэй байж ээж бизнес хийх байхгүй юу? Бизнес хийх байхгүй юу? Тэгэхээр энэ бизнесийг нь бүрэн дэмжих бодлого юм. Тэгээд сая хэлж байгаа хүмүүс мэдээж бид нар улс орн амаргүй байна. Сонгогч нар хэлж байна. За яг хаа өнөөдрийн бид нар одоо манай 31-р тойрог дээр сургууль байхгүй, эмнэлэг байхгүй, автосан байхгүй, худаг байхгүй, тоог байхгүй. Тэр зээлсэн 44 их 80 төгрөг тэнд очиагүй. Улаанбаатар хотын төвлөл шингэсэн. Тэг маш их бухимдалтай байгаа. Тэгэхээр энэ бухимдал болгоныг шийдэхэд бол бид нар эрчим хүчний 3500 мегаваттын эрчим хүчний шийдэн Азралын 8 хоттой байгуулна. Мянганы төмөр замаа барина гэж ийм том бүтээн байгуулалтыг ажилтаа болгоно, орлоготой болно. Чинээлэг дундаж давхаргыг бий болно. Нэг дундаж давхарга 5 сая төгрөг байна. За баярлалаа. Тэгэхээр Монголын үндэсний олон нийтийн телевизээс бэлтгэл гэж байгаа ярилцсан мэтгэлцээний хөтөлбөрийн шинэ дугаарыг та бүхэндээ хүргэлээ. За нэвтрүүлгийнхаа төгсгөлд би оролцогчдоо дахин нэг сануулъя гэж бодож байна. За улсын их хурлын сонгуулийн 65 дугаар тойрогт би дан нэс дэвшиж байгаа. Нэс дэвшигч найдлаа.
За улсын их хурлын сонгуулийн 56 дугаар тарихт тасчсан намаас нээж дэвшигч байгалмаа. Улсын их хурлын сонгуулийн 58 дугаар тарихт Монгол Ардын намаас нээж дэвшигч Их Хамгаалан. Улсын их хурлын сонгуулийн